Эрдэнэт үйлдвэр үзүүлж байна. Эрдэнэсийн тээвэрчид. Монгол улсад автотээврийн салбар үүсч өгснээ 90 жилийн хойд зориуллаа. Монгол улсад автотээврийн байгууллага үүсч өгснээ 90 жилийн хойд охиож байгаа. Энэ үед манай автотээврийн байгууллага хамт олон маань жилд 20 сая тонн шометр уулын сул тээвэрлэх 155 сая тонн километр ачаар гэлхийг төлөвлөгөөтэйгээр энэ ойн жилийн ихтгэл төгсөгдөж байна. За үйлдвэрийнхаа нийт ажилчид удирдлагын зүгээс автотээврийн байгууллагында ажлын өндөр амжилт ослогоо манлаад хамт олон байх үлзийтэй ирээдүйг өргөн дэвшүүлж хамгийн сайн сайхан бүхнээ өссөн өрөөё. Улс орны хөгжлийн чухал хөшүүрэг нь автотээвэр. Арга савар үрч адуу малаа дуулж явсан монголчуудын амьдралд тохиосон олон түүхэн үйл явдлын нэг нь өөрөө хөдлөхөд техник нэвтэрсэн явдал байсан юм. Ардын хавсгалаас өмнөх монголчуудад тэмээнжин морин өртөөгөөр зорчиж хөл залгуулдаг байсан бөгөөд хавсгалын дараагаар Монгол улсын засгийн газар улс орноо хөгжүүлэхээр цэргийн яамны дэргэд 10 автомашинтай анхны автогараж байгуулсан нь морин малаас өөр тээвэр үзээгүй монголчуудад эвэртэй дуулаа харсан шиг сонирн байлаа. 1923 онд анхны автогаражийн техникүүд тээвэр хийж ирснээр манай улсын автотээврийн салбарын үндэс суурь тавигдсан. Улмаар 1925 оны 7 дугаар сарын 15-нд механикцэн тээврийн үйл ажиллагааг зохион байгуулах Монгол улсын тех нэвтрүүлэх газар байгуулснаар автотээврийн салбар үүссэн түүхтэй юм. Автотээврийн салбар гэдэг нь бус салбараас маш онцлог салбар. Техник байхгүй бол ер нь хөгжинэ гэж би бодохгүй. Тэгээ одоо тээвэр л өчнөө олон тээвэр боллоо. Янз янзын тээвэр зөндөө байгаа шүү дээ. Тэгээ яг үндсэн тэрэн дээр л үнэлж байгаа. А ер нь бол дээр үе чинь жин тээж явжлаа. Хөр тэргээр мод явган ажиллаа. Тэгэж бодоход ямар шуудтай юм өөр идэх вэ? А ер нь бол таван хилийн хөр зэрэг налахаа уурхаа юу өдөрч тэгэж эхэлж байсан. Монгол улсын тээврийн байгууллагыг бөмбөг шиг гэж үзэх юм бол манайч жижиг шаргуудаа шиг л хэсгэн шүү дээ. Гэхдээ Монгол улсын зорчигч тээврийн нийт зорчигч тээврийн 98%-д автотээврийн салбар гүйцэтгэж байгаа. Ачаа тээврийн 75% бол Монгол улсын ачаа тээврийн 75% автотээврийн салбар гүйцэтгэж байгаа. А тэрнтэй адилхан манай Эрдэнэт үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаанд бүхэл нөхцөл байдалд автотээвэр маш чухал оролттой гүйцэтгэж байгаа. 90 оноос хойшоо бол тээврийн салбар чинь нэг байхгүй болоод бүх машинууд чинь хувь руу очоод ерөнхийдөө задраад Монголын тээвэрч нэг тийм задрахаа болцсон тэр цаг үед төвлөрсөн яг үлдэж одоо энэ уулынхаа тээврийг гүйцэтгэж яг л нэг улсын тээвэр хийдэг шиг тэр л үүргээ биелүүлж гарч чадсан л ийм байгууллага юм л хамт олон. Хувь заяагаар сайхан энэ автотээвэр гэдэгтэй холбогдсон. Ямар ч одоо олон газрын үйл ажиллагааг автотээврүүгээр төсөөлөх арга байхгүй. Тэрнээс одоо ер нь бүх ер нь тээвэргүүгээр болох тийм ажил явах тийм үндэс байхгүй. Тээвэр гэдгийг бас олон талаас нь бодно. Олон тээвэр байдаг. А зөвхөн миний ойлголтоор тэр үед усан тээвэр байсан. А гарын тээвэр гэж байсан. Автотээвэр гэдэг ойлголт байсан, тийм ээ. Автотээвэр гэдэг чинь бол одоо нэг тодорхой ачаа зорчигчийг бол нэг цэгээс нөгөө чигт ингээ хүргэж өгдөг юм тээвэр зөөвөрлөх ажил хийж гүйцэтгэж шүү дээ. Тэр үед 40 тонны билазыг гараар ачих байсан бол тэр нь хэдэн цаг ачих байсан бол тийм учраас ер нь техник тээвэр гэдэг чинь тийм их орны чинь хөгжил бахархал байхгүй юу? 90 жилийн түүхээс манай түүхийг гасчих юм бол бас түүх нэлээ бага л яригдах юм. Улсынхаа хэмжээ. Тэгэхэд манай түүх нэмэгчд 90 жил гэсэн тийм зохиц сайхан олон жилийн чинь ярих, хэлэх, тээвэрлэх, тээвэрчдийн одоо бахархал болох том түүхэнд хувь нэмрээ оруулж явсан.
Эрдэнтийн орд газараас олборлсон үнэт баялагийг тээвэрлэн зөөх их ажил алтан шар замаа дээдэлсэн жолооч нарыг хүлээн зогсож байлаа. Монгол Оросын хамтарсан эрдэнэт үйлдвэр ашиглалтанд орохдоо зэрэгцэн эрдэнэсийн тээвэрчдийн их ажил эхэлсэн бөгөөд үйлдвэрийн туу захин ажиллахаас өмнө автотээврийн байгуулга нь ерөнхий захиргааны гаражийн аж ахуй нэртэй байсан юм. Хаяа тэлэн хөгжсөн он жилүүдийн шаргал хуудас түүх болон үлдэж 1978 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ерөнхий захирлын 334 тоо тушаалаар Винокуров дарагта уулын технологийн тээврийн цэх үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй юм. Үйлдвэр ашиглалтанд орох үед уулын технологи тээврийн цэх 215 ажилтнтай байсны 73 нь Оросын мэргэжилтэн байлаа. Гол нь юу гэхээр уулын цул цэвэрлэлт дотоод технологийн тээвэр хүн тээврийг одоо зөвхөн үйлдвэрийнхаа хэмжээнд өргөдөг ийм автотээврийн байгууллага. Тээвэрчийн humblээрээс хатуу сахилга баттай байх хэрэгтэй. Одоо цаг нарыг маш нарийн хэмндэг. Ерөөсөө цагандаа зарцуулаад ажиллаа хийж сурсан тээвэр байх хэрэгтэй. Тийм учраас одоо тээвэр бол маш чухал гэж хэлээд байгаа юм тэнд яах. Уулын цул тээвэрлэх ажил бол бас их хүнд ажил. Яагаад гэвэл зэрэг одоо энэ машин маань одоо дуу чимээ ихтэй энэ хүдэр ажилтны дуу чимээ байна. Тэгээ тоошроотой нөхцөл ажилдаг. За тэгээ хүн амтны урмал амарч унтаж байдаг. Шөнийн цагт ажилдаг энэ үйлдвэрлэлийн тасалбар ажиллагааг хангах гэж. Одоо нэгсэндээ бид нар чинь зүгээр л одоо нэг ажил хийхийн одоо хинкэгч гэдэг юм уу дахиад байгаа улсууд бид нар чинь амьдрах гэж байгаа хүмүүс. Хэн ажиллаа сайн хийн үү? Тэр хүний цалин сайн гарна. Тэр хүн сайхан амьдардаг. Ийм л зарчим дээр явж байгаа. За нөгөө талдаа бол энэ уулын цул тээвэрлэх ажил маань их баатарлаг гавьяатай хөдөлмөрөө. Эрдэнэт үйлдвэр улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмрээр тэргүүн байгаа юм чинь. Тэрийг зөөжгээ тээвэрчдийн үүрэг гэдэг бол аргагүй л одоо ард түмэнд улс их оронд хэрэгтэй. Бид нар бол цаг нартаа уралдаж явдаг. Нэг ирээс хийх, эсмэндээ нэг ч гэсэн илүү ирээс хийхин төлөө. За тэр хэмжээгээр бол энэ уулын маань ажил урагшлаа явагдаж төлөвлөгөөний ороонд биелэгдэж байна. Нэг ирээс алдахтал одоо 130 тонн хүдэр аваачих болцоог алдаж байгаа гэж бодоход хариуцлага бол маш өндөр. Энэ хамт олноос чинь олноо өөрөө хүмүүжид өөрөө тэр дотор чинь юу ч ядгаа үзүүлээд харагдаж чадчихна гэдэг хархал байгаас яа. Хэрэг одоо экскаватор байхгүй, велоз байхгүй бол энэ сарл бол миний одоо ардл байгаа сар бол босох байсан уу? Араш босхгүй байх. Яах юм? Монгол улсыг одоо нэг анхаарч явах үуч тэжээжсэн үйлдвэр. 100-ны мандлаа Эрдэнэт үйлдвэрт тэр тусмаа энэ уулын цул тээвэрлэх ажлыг хийж яваадаа их бахархаж явдаг. Ер нь бахархгүй байх арга байх. Ингээд хүн хүчит техник хэрэгсэл нэмэгдэн хэрээр үйлдвэрийн баялагч нэмэгдэж байна. Анх 215 ажилтнтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн хамт олон өргөжин тэлсээр өдгөө 840 ажилтан 320 гаруй өөрөө хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр болжээ. Нийт ажиллагчдын 7% л гадаадын мэргэжилтэн гэд бодохоор энд үндэсний боловсон хүчин гол хүчин болж ажиллаж техникүүдийн эзэмшиж сурсны томоохон илэрхийлэл юм. Хөгжилд хөтөлсөн он цагуудын үргэлжлэл болж 1984 онд төрөл бүрийн автомашины гаражийг ашиглалтанд оруулж 3 болон 4 дугаар автогисгийг шилжүүлж 2 дугаар автозасварын газрыг шинээр байгуулсан байна. 1993 онд тусгай тоног төхөөрөмжтэй автомашины гаражид цехийн бүрэлдэхүүнд орсноор 2 болон 5 дугаар автогисэг 3 дугаар автозасварын газрыг байгуулж байсан. Эрдэнэт үйлдвэрийг баялаг бүтээгч хүнээр төсөөлбөл Батбэх хөл төшөг тулгуур нь болсон уулын технологийн тээврийн цех нь 1994 онд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын тушаалаар автотээврийн байгууллага болон өргөжсөн юм. Манай үйлдвэр бол одоо тээврийн салбаргүйгээр ер нь хөгжихэд ажиллах бол төсөөлөл бол том баг шүү дээ. Өдрийн ил уурхаад энэ гол нь эхлээд хөрс суултаа эхэлсэн байгаа. Доороос нь ашигт малтмал одоо жисмодуудынхаа өдрийг гаргаж авахын тулд анхын 40 тонны даастай бялаз машиныг шахт дотрогоос аваад энэ 78 онд чинь дөнгөж жилдээ нэг 620 хэдэн мянган метр куб уулын цул 3 сая 300-аад мянган тонн километрийн ачаа эргэлт хийж эхэлсэн байгаа. Технологийн тээврийнхэн буюу одоо энэ манай Белазийнхан бол ёстой минут секундтэй уралдаж ингэж ажил үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Тээвэрт бол одоо цахилгаан бат бол бос салбарыг бодох юм бол 2-3 дахин илүү байдаг гэж.
Мөн тэрний хажуугаар бол бас болгоомж шаардлагатай байдаг. Байнгын болгоомж, байнгын одоо энэ төвчээр төсвөр шалгасан ийм мундаг ажил бол Бялазын жолоочийн ажил байдаг. Бялаз гэдэг чинь 1 цаг зогсдог юм бол 70,000 төгрөг алдах ёстой байхгүй юу? Тэгэхээр Баялгаа алдна. Орлогоо алддаг байхгүй, ашгаа алдна тий. Тэр хариуцлага технологийн процесс ерөөсөө тэр юм байна. тэр бүх машин зогсчул одоо хичнээн сая төгрөг дутх байсан. Тийм учраас цаг алдаж болохгүй. Тэгээд тэрийг бүрэн бүтэн байлгахын тулд манайхнаас асуур ороод. Тээврийн амин судсын атгах зуудаг усул засварч. Би засварчтаараа баг. Жолоотнороо мэрэгшүүл. Жолоотнороо амраан. Маш их хариуцлага, маш их юм амьдрал дундаасаа бий болгож байгаа шүү дээ. Эрдэнтийн хөтөлмөр чинь бол 5 минут зогсох хэрэг байхгүй. Нэг ээлжиндээ чи нормтой л да. Тодорхой зайд одоо тодорхой хэмжээний ирээс ийн гэдэг. Автоеврийн байгууллага бол төлөвлөгөө алдаж үзээгүй. Нэг машиныхаа өмнө нөгөө талаасаа ирж байгаа машины өмнөр ороод буулгах гээд тэрнээсээ илүү нэг ирээс хийдэг. Төлөвлөгөөгөө бас илүү хийх гэсэн үг шүү дээ. Тэр чинь тэгж уралдаж явдаг байсан. Тэгээ засвар дээр ороод ч гэсэн тэр эргэлтийн эсклад гэж байдаг нөгөө эд ангуудыг нөгөө засварлаа тавьчихсан. Ямар нэгэн байдлаар эвдэрч гэмтлээ гэхэд чинь засварт орно. Тэр нөгөө нэг эргэлтийн эсклад засварын зам хоёрынхаа хооронд гүйж явдаг байхгүй юу? Бушуухан шиг нөгөөтөө авч сольж тавиад эргээл юундаа шугамдаа гараад нэг шигсэн илүү ирээс хийя гэсэн ийм сэтгэлгээтэй л ажилтдаг хамт олон байгаа юм да. Эрдэнэ төлөвлөрийн автоеврийн байгууллагууд дээрс тээвэрлэгчдийн одоо бүх ажиллах боломж нөхцөлийг бол бусдаас илүү даваа хангасан байхгүй. Ер нь тэгэл засвар үйлчилгээ, зам харгуй ерөөс бүх юм нь бол дээрээс маш жигд тийм одоо тээврийг бол тасралтгүй явуулахаар зориулж хийгсэн байдгаа бусдаас ялгаатай байна. Дарга цэрэг, цахилгаанчин, механик бүхэл улсууд нийлж ажил тээвэрлэлтийг явуулж байгаа шүү дээ. Үндсэндээ бол манай автоеврийн байгууллагын технологийн гаражийн ер нь бүхэлдээ манай автоеврийн байгууллагын альч хэсгээр нь орсон. Монгол оронд байхгүй тээврийн одоо тэр соёлжилт, тогтчлт, өнгө, үзэмж, ажлын чанар, ажилдаа хандах хандлага энэ бүх юм бол үнэхээр тасарсан гэж би хэлнэ. Дистрат, эренбитээ эхлээд алийг яаж ерөөсөө л ястмилхийн явдлаар ажиллаа хийж байгаа. Тэрнээс өсөрч энэ талд гараад ингээл нэг туулаач гэдэг ястмилхинд ялагдсан шүү. Тэгэхээр тим амьдралыг технологи гэж. Тэрийг л бид нар сахиж мөрдөж ингэж тэр цахилгаан батн суралцсан. Тэргээр нь ч өнөөдөр манай эрдэнэ төлөвлөрийн ажил цэгцтэй, эренбитээ одоо цаг хугацаанд амжсан, багтсан тийм ийм л ажил хийж байна. Монголд автотээврийн салбар үүсч өгдсөний 90 жилийн хугацааны түүхэнд эрдэнэ төлөвлөрийн эрдэнэсийн тээвэрчдийн түүх тодо томрон бичигдэн үлдэж байна. Өөрийн 5 жингээр эртлэн босож хүчит техникийг асааж үйлдвэрийн түүхийн нэгэн өдрийг эхлүүлдэг нь тээвэрчдийн нөр их хөдөлмөрийн бахархал. Энэ хамт олон үйлдвэрлэлийн ачаа тээвэр, зорчигч тээвэр, зам барилгын бүхэл тээвэрлэлтийн ажлыг хийж баяжуулах фабрикийг хүдрээр хангах болон үйлдвэрийн дотоод тээвэр, газар шорооны ажилгээд олон үндсэн үүрэгтэйгээр тасралтгүйгээр ажилласаар л байна. Автотээврийн байгууллага нь жилд дунджаар 18 сая шометр уулын сул тээвэрлэж 143 сая тонн километрийн ачаа эргэлт 455 мянган цагийн ажлыг гүйцэтгэж байна. Авраг хөлгийг эзэмдэн мэрэгшиж, алсыг туулах хүлгээн болгож, эрдэнэт хайрханыхаа эрдэнсийг тээвэрлэж эх орондоо хүчээ өргөсөн бид тээвэрчид, бид эрдэнсийн тээвэрчтэй. Хүн эрүүл аюулгүй орчинд ажиллаж гэмээр өндөр үр бүтээл гаргадаг. Эрдэнэ төлөвлөрийн автотээврийн байгууллага ажиллагчдынхаа эрүүл мэндэд анхаарч хөдөлмөрийн таатай нөхцөлийг бүрдүүлэхийг ихээхэн чухалчилдаг юм аа. Тээврийн нөр их ажилд жолоочоос гадна олон хүний хөдөлмөр зүтгэл нөлөөлдөг нь зүйн хэрэг. Техникийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, эрчим хүч, эмч соёлогч, техник хяналт, хүнс хоол, хөдөлмөрийн аюулгүй байдал, мөн түнчлэн эрүүл ахуй, удирдлагын зөв бодлого чиглэл зэрэг олон хүчин зүйлсийн нэгдэл нь эрдэнэс тээвэрлэх их хүйсийг амжилтанд хүргэсээр байгаа. Удирдлага хайныг байхын хугацаанд бол олон алдартангууд, хөдөлмөрийн баатар, гавьяа тангууд, олон алдартангууд төрж харсан. Монгол улсын хөдөлмөрийн баатар, жигмэд сэрэн, аж үйлдвэрийн гавьяад ажилтан Стамбулгаа байна. За мөн ардын хурлын депутат байсан Балтан дөрж байгаа, Загдгаа,
За тэгээд долгоргоо, дондоггоо, шонхоргоо олон сайжрал төрж гарсан л да. Тэр сайхан буурал тээвэрчд биднийг ямар сайхан хүмүүжүүлсэн, ямар сайхан төлөвшүүлсэн. Өнөөдөр бид нар ч гэсэн залгамж халаагаа яг тэдний жишээгээр одоо ингээд хүмүүжүүлээ, төлөвшүүлээд ингээ явж байна. Үнэхээр ингээ аавынхаа мэргэжлийг ингээ өвлөөд ажилласанд үнэхээр бахархалтай байдаг. Тийм болохоор энэ сайхан үйлдвэртэй энэ автотоврын байгууллагатай ажиллаж энэ олон хамт олонтойгоо цуг ажиллаж байгаадаа би өөрөөрөө бахархдаг. Тэгэхээр энэ л бол одоо үндсэндээ ингээ цаашаа хязгааргүй л дээ. Одоо ч бүх юм нэлтэл биш. Ирээдүйг гэрэлтэй биш үү? Уулын технологийн тээврийн цехээс эхлээд автотээврийн байгууллага болон өргөцсөн түүхэн хугацаанд энэ хамт олонны үеийн ажиллагсад цаас самбингаас эхэлж цахим төхөөрөмж хүртэлх тооцооны хэрэгслүүдийг ашиглан ажиллахдаа эдийн засгийн хэмнэлт гаргаж илүү их баялаг бүтээж үр ашигтай ажиллахыг зорж ирсэн юм. Эрдэнэ төлөвлөрийн эрхэм зорилгыг биелүүлэхэд автотээврийн байгууллагын хамт олон үлэмжих хувь нэмэр оруулж бүтээмж, инновац тулгуурласан өндөр бүтээмжтэй ая тухтай тээврийн хэрэгслэр ажил үйлчилгээгээ явуулж Эрдэнэсийн тээвэрчдийн залгамж халааг тасралтгүйгээр өргөжлүүлсээр байна. Энэ салбарын түүхийг бүтээлсэн одоо үе үеийн ах тээвэрчдийн бүтээлч санаачлаг нүүрийн хөдөлмөрийн үр дүнд зорчигч болон ачаа тэшийг одоо гараас гарт хаалганаас хаалгад хүргэж өгч байгаа энэ салбарын хамт олон дэлхийн одоо хөгжилтэй энэ зэрэгсэн явж байна. Эрхэм хүндэт тээвэрчтэй өнөөдөр тээврийн салбарын хөгжлийн шинэ сорилтуудыг даван туулахад салбарын ажиллан ажиллах та бүхний идэвх санаачлах нь тулуур байгаа нь байж хөгжил дэвшилд хамтдаа хүргэж итгэлтэй байна. Та бүхний аяны жолоон дээшээвж алтын зам, шар зам нь үлдээтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Уважаемые работники автотранспортного предприятия, от всей души поздравляю вас с профессиональным праздником 90-летием образования автомобильной отрасли Монголии. Ваш напряженный и ответственный труд вызывает заслуженное уважение. Пусть автомобильная отрасль дальше развивается, процветает, а труд водителей всегда оценивается достойно. Счастья, здоровья, хорошего настроения вам и вашим близким. С особой благодарностью и признательностью адресую ветеранам, которые передают свой опыт молодым, бережно хранят историю предприятия и добрые традиции коллектива. А еще хочу пожелать всем новых трудовых свершений, удач, ровных дорог, безаварийной работы и удачи в пути. Энэ том баярыг тохиолдуулан үе үеийн тээвэрчд түүн дотор автотоврын байгууллагын ажилсаг хамт олон интернэшнл хамт олонд баярын мэнд дэвшүүлэхийн алдамд үйлдвэрийнхаа нийт ажиллагчид удирдлага бүх хүмүүстэй алтан шар зам нь үлзүүтэй байхын ерөөлийг дэвшүүлж сайн сайхан мөхнийг хүсье. Уулын цул тээвэрлэгч Эрдэнэсийн тээвэрчдийн нэрийн өмнөөс эрүүлийн аз жаргал сайн сайхан мөхнийг хүсэн өрөөж алтан шар замч үлзүүтэй байхын ерөөлийг дэвшүүлье. Автотоврын байгууллагын үе үеийн тээвэрчид засварчин автотоврын байгууллагын нийт ажилчдаа хамт олонныхаа удирдлага автотоврын байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа Нэгдүгээр авцооны хамт олондоо бүгдээрэнд нь баярын мэндийг хүргэж эрүүлэнг аз жаргалаар дүүрэн байж ирээдүйн сайхныг тээвэр бүтээдгийн шүү. Энэ бүх юмдаа сайхан ажил өөрийнхөө ажил эзэн болж яваарай. Та бүгд эрүүлэнг хаалцах сайн сайхан мөн өгсөй. Ирээдүй маань гэрэлж шүү тээвэрчтэй та нар баяр хүргэе. Монгол улсад автотээврийн салбар үүсч хөгжөөгүйсэн бол бид Эрдэнэ туулынхаа баялагийг хөндий дүүрэн налаан бэлчих 15 төмөн азарга дуугаар зөөвөрлөх байжээ. Эрдэнэсийн тээвэрчдгүүгээр энэ их баялагийг бүтээж үүнийг дагсан өнөөгийн их хөгжлийг авчирч чадахгүй байсан юм. Хүн Эрдэнэ баялаг Эрдэнийг бүрэн бүтэн инх мэнд тээвэрлдэг энгийн хэрнээ эгэлгүй гавьяата Эрдэнэсийн тээвэрчдийн тухай энд өгүүллээ. Энэ л тээвэрчд алтан шар замаа гэрэлтүүлж ажил амьдралыг нь тэтгэж байна. Эрдэнэсийн тээвэрчдийн тасралтгүй их ажлын хэмнэлээр бид ирээдүйн хөгжлөөд зогсолтгүйгээр тэмүүлсээр байна.